За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлээр бүгдээ нейрон сүлжээний гол чухал ойлголтуудын нэг идэвхжүүлэгч функцийн тухай үзэхээр бэлдээд байна. За агуулгын хувьд өмнөх хичээлийнхаа тухай товчхон. За тэгээд энэ биологийн нейроны идэвхжил болон одоо artificial гэж хэлж байгаа энэ хиймлэр үүсгэсэн идэвхжүүлэгч функцүүдийн тухай үзцгээе. За өмнөх хичээлээр бол одоо хэлээ персептрон гэж ийм зүйлийн тухай үзсэн. За энэ бол одоо бодит биологийн мэдрэлийн буюу одоо нейроныг хиймлэр үүсгэж аваад байгаа. За одоо нэг хиймэл нейрон сүлжээ гэж хэлж болно. За энэ бол одоо их олон яригдж байна. Гол ойлголтууд явж байгаа учраас бол одоо ахин дахин яриад байгаа гэсэн үг. За эхлээд бол одоо энэ биологийн нейрон гэж одоо бодит нейрон гэж ойлголт байгаа. За одоо энэ нейронуудын сүлжээг үүсгэж за эдний одоо харилцан үйлчлэлийг дүүрний бусны хүчинд бол одоо бид нэр оюун ухаан гэдэг юмтай. За энэ оюун ухаан бол одоо хамгийн бий болгож байна гэж ингэж үзэж байгаа. За энэ дээр бол одоо гол гурван ойлголт бол дендрит, за тэгээд сома гэж ойлголт байгаа. За эсийн бийч гэж хэлээд байгаа. За тэгээд аксион гэж энэ гурван ойлголтыг бол бид нэр одоо хиймлэр үүсгэх ийм загварыг бий болгоод байгаа. За энэ одоо дендрит буюу энэ оролтын векторуудыг бол одоо бид нэр оролтын вектор буюу оролтын давхар буюу input layer гэж англиар хэлээд байгаа. За энэ эсийн буюу одоо энэ сома гэдгийг бол одоо энэ дээр нийлбэрчилж авдаг. За тэгээд хэсэг болгож нэг нейрон болгоод энэ дээр аваад байгаа. За энэ дамжуулагчийг бол одоо энэ output layer буюу за энэ дээр бол одоо нэг персептроны тухай ярьж байгаа. За ийм байдлаар одоо хиймлэр персептрон гэж ийм ойлголт орж ирж байгаа. За ингээд энэ дотор бол одоо идэвхжүүлэгч функц гэж ойлголт орж ирдэг. За ер нь бол одоо нейрон тодорхой threshold буюу босхийг давсны дараа бол одоо тухайн нейроныг бол идэвхжүүлж дараагийнхаа одоо хэсэг рүү fire гэж хэлдэг. Одоо ингээд илгээж байгаа гэсэн тухайн сигналыг, тухайн нейроны сигналыг. За тэгээд ер нь одоо энгийн нейрон сүлжээ гэдэг бол олон давхаргт персептрон юм а гэдгийг бол хэдүүлээ өмнө хичээлээр үзсэн. За олон давхаргт персептроныг бол одоо биологийн утга агуулгын хувьд мөн тодорхой тайлбарлсан. За энд бол одоо биологийн нейроны одоо идэвхжлийн тухай цаад утга агуулга нь ямар байдаг тухай дүрсэлсэн байна. За биологийн нейрон гэдэг бол түрүүчийн хэлснээр бол одоо дендритээр дамжуулж сигналуудыг аваад за тодорхой хэмжээнд тодорхой босго давсны дараа бол одоо threshold гэж ярьж байгаа. За энэ үед бол одоо идэвхжиж дараагийнхаа нейрон руу тухайн сигналаа дамжуулдаг байж байгаа. За энэ процессыг бол одоо нейрон идэвхжих гэж байгаа. За энгийнээр одоо бүдүүн тоймор ярих юм бол бидний оюун ухаан ажиллаж байна. За одоо бид нэр юмыг ялгаж, салгаж нүдрээ харж байна шиг юм. Энэ бол одоо нейроны идэвхжлийн үр дүнд гарч ирж байгаа. Одоо ер нь оюун ухаан ажиллана гэдэг бол нейрон хэрхэн идэвхжиж байгаас хамаарж байна гэж бид шууд одоо хэлж болно. За энэ дээр бол одоо жишээ нь энэ биологийн нейроны тэр хамгийн гол одоо гурван ойлголтыг бид нар бол өмнөх хичээлүүдээр олон тайлбарласан учраас энэний тухай бол одоо мэддэг болсон гэж үзэж байна. За ер нь бодит оюун ухаан ажиллана гэдэг бол бидний нейрон хэрхэн идэвхжиж байгаас хамаарж байна гэж ингэж одоо энэ хэсэг дээр бол ойлгож болох нь. За нэр томьёоны хувьд бол
идэвхжил гэж activation гэдгийг бол одоо идэвхжүүлэгч гэж ингэж орчуулж байгаа. За function бол функц гэж орчуулагдана. За ингээд activation function гэхээр бол идэвхжүүлэгч функц гэж ингэж орчуулж байгаа. За энэ ер нь бидний одоо нейрон сүлжээ хэрхэн сайн ажиллах уу, хэрхэн одоо хиймэл оюуныг бид нэр сайн бий болгож чадах уу гэдэг бол энэ activation function буюу идэвхжүүлэгч функц гэдэг юмнаас их хамаардаг. За одоо орчин үеийн идэвхжүүлэгч функцүүд гэж ойлголт бол бас байгаа. За энэ тухай бол хэдүүлээ удахгүй харъя. За идэвхжүүлэгч функц за одоо энэ хиймлэр үүсгэсэн нь бол одоо мэдээж энэ биологийнхоо нейроноос л санаа авсан. За тэгээд ингээд хиймэл нейрон дээр хэрэглэгдэж байгаа идэвхжүүлэгч функцийг л хийж байгаа. За мөн олон янзын нэртэй. За заримдаа бол одоо transfer function гэж хэлж байгаа. За энэ бол одоо дамжуулагч функц гэж монголоор орчуулах нь. За мөн босгоч гэж хэлж байгаа. Одоо тухайн босгыг давангууд л бид нэр одоо тухайн нейроныг бол идэвхжүүлнэ гэсэн санаа. За бидний оюун ухаан ер нь хэрхэн ажилддаг вэ гэхээр бол энэ идэвхжүүлэгч функц одоо яаж идэвхжиж чинь гэдгээс хамаарат бидний оюун ухаан ажиллаж чинь гэж хэлж болно. За одоо тухайлбал бидний энэ баярлуулдаг нейронууд идэвхжээд байх юм бол одоо бид нар бол энийгээ сууж явах жишээний. За одоо уурлуулдаг нейронууд бид нар бол одоо нейр хөдөлгөөд ингэж хэлдэг. За энэ бол одоо тэр тухайн уурлуулдаг нейронууд нь ч юм уу тэрднэр нь одоо идэвхжээд байгаа гэсэн санаа. Яг одоо энд энгийн ойлголтоор тайлбарлах юм бол за одоо ингээд тэр happy байлгадаг юм ч юм уу. За энэ хулгын тэр дээр бол одоо зөндөө туршилт хийдэг одоо чухал нейронуудыг идэвхжүүлснээр одоо тухайн амьтныг удирдах байгаа ийм туршилтууд одоо YouTube-ийн тэр зөндөө байдаг. За энэтэй бол одоо шууд холбоотой байх нь энэ идэвхжүүлэгч функц гэдэг бол. За бидний хэрэглэгддэг одоо энэ хиймэл оюун ухаанд хэрэглэдэг идэвхжүүлэгч түгээмэл функцийн хувьд бол sigmoid гэж ийм функц байна. За энэ sigma гэдэг үсгээр тэмдэглээд за энэ x гэдэг бол 1-ийг хуваах нь 1 дээр нэмэх нь i-ийн хасах x байна. За i гэдэг бол 2.7 гэсэн 217 гэсэн тогтмол тоо. За энийг одоо дүрслэх юм бол ийм математикийн функц гэдэг байна. За мөн танкс гэж одоо ийм идэвхжүүлэгч функц байна. За энэ танкс бол одоо хасах нэгээс нэгийн хооронд утга авдаг. За хамгийн хэрэглэгддэг юм бол энэ ReLU гэж юм байна. Rectified linear unit гэж. За энэ бол одоо тухайн тоотыг хоёрын хамгийн ихийг л аваад байдаг. За үндсэндээ бол энэ бол дандаа эерэг тоо гаргадаг ийм одоо функц байна гэсэн. За энэ бол одоо их хэрэглээтэй орчин үед их хэрэглэгдэж байгаа. За мөн одоо энэ ReLU-гийн хөлбөрүүд байна. За ReLU-гийн хөлбөрүүд гэхээр бол энэ leaky ReLU ч гэдэг юм уу. За энэ бол одоо тэг 11 үчиг x2-ийн максимумыг л авчдаг байна. За ингээд max out гэдэг ийм идэвхжүүлэгч функц байх жишээ нь ELU гэж бас байна. За гэх мэтлэн ер нь хамгийн түгээмэл орчин үед хэрэглэж байгаа идэвхжүүлэгч функцүүд бол sigmoid, за энэ ReLU болон энэ ReLU-гийн тодорхой хөлбөрүүд бол орчин үеийн neural network их хэрэглэж байна. За энэ гүн сурвал гэдэг юм мэдээж их хэрэглэж байна. За тухайлбал одоо ReLU гэж ийм идэвхжүүлэгч функцүүд бид нейрон сүлжээнд ашигласан бол за энэ жишээлбэл одоо ReLU-д хасах нэг юу гэх юм бол энэ бол тэг гарч байгаа жишээ нь яагаад гэвэл одоо хасах нэг тэг хоёр айл нэг үгээр тэг байж таарна. За нэгийг одоо бүхэд бол одоо нэг тэг хоёрын хооронд нь жиш таарна гэсэн. За тэгээд нэг тэг хоёрын нэг нь их учраас нэг гарч байгаа жишээ нь. За энэ бол одоо ийм эерэг дандаа авдаг ийм функц гэдгийг бол түрүү харсан. За бусад идэвхжүүлэгч функцүүдийн тухайд бол та бүхэн одоо ингээд жижигхэн бичиглэгээд үзнэ. За ийм хялбархан ойлголт ихтэй бол одоо хиймэл оюун ажиллахад бол чухал ойлголтуудын нэг байх нь идэвхжүүлэгч функц гэдэг бол. За удахгүй бол хэдүүлээ гол ойлголтуудаа үзсний дараа бол ингээд бүтэн нэг
лабораторийн ажил хийж таарах байгаа одоо нейросүржийг сургах гэдэг. За энэ дээр бол одоо энэ бүхнийг яг хэрэгжүүлнэ. За удахгүй дараагийн хичээлээр уулзъя.